За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ Золоо шоугийн ээлжид дугаар бэлэн боллоо. За тэгээд зочин танилцуулахаас өмнө бид нар Podcast Solution Studios подкастаа нэвтрүүлж байна. Хэрвээ та бүхэн подкастыг сонирхолтой бол Podcast Solution-ы үйлчлэгийг аваарэ гэдгийг би бол 100% зөвлөж байна. За тэгээд өнөөдрийн зочин маань бол Алтан зүрх байгаа. За ямар ч гэсэн урилга хүлээж авсанд маш их баярлалаа. Ингээд тохоогоороо ингээд мэдлжээ. Сайн байна уу? Алтан зүрх бол Pure Roastery кофегийн үүсгэн байгуулагч, бас Монголын бариста холбооны багш. За би эхний асуултаа асууж байгаа. За кофе юу ямар амттай байх вэ? За энэ асуултанд яг бүрэн хариулъя гэвэл нэлээд олон юм ярина л да. Яг тавч харахад кофе гэдэг маань өөрөө хөрснөөс бий болж байгаа. Нэг ясантай Джеймс байгаа. Тэгэхээр одоо дэлхий дээр 70 орчим төрлийн яг хүний гараар ингэж тариалагдж байгаа. Маш олон төрлийн өөр амттай кофенууд байгаа юм. Тэгэхээр одоо яг тийм амттай байх хэрэгтэй гэсэн туйлын нэг амтаар тодорхойлж болохгүй. Бүх кофе маань өөр юм гэсэн тавтагдчихгүй тийм амттай байх. Тэгэхээр одоо яг тэр амтыг тухайн кофег одоо тариалж байгаа, боловсруулж байгаа хүмүүс маань өөрсдийн туршлага одоо эрдэм мэдлэгээрээ сэтгэл зүрхээ ингэж зориулж ээж тэр амтыг зөв боловсруулж чадвал тэр яг кофе маань яг өөрийнхөө амтыг ингэж бий болгож чадна. Өөрөөр хэлбэл манай Алтан зүрх Монголын одоо хэрэглэгчтэй яг тэгээ чин сэтгэлээсээ Алтан зүрх маань бор зүрхээр амттай кофе одоо үйлчлэх гэж бол зүтгэж байгаа гэж ойлгож байна. Яг тийм. Ер нь яг бор зүрхээр л явж байна да. Ер нь кофений тухай нэг амар надад амар фаны санагдсан нэг тийм богинохон англи хэлээс монгол хэл рүү орчуулъя. За кофе дуусах үед тэр мэдрэмжийг юу гэж нэрлэдэг вэ? Депрессо. Эсвэл ашиглаж байгаа гэртээ чим ашиглаж байгаа кофе нь эсвэл аяхтай кофе дуусгоо. Аль нь? Ер нь яг хөө тэр онгоны байсан гэвэл юу? Тэр кофе дуусах үед тэр навшин мэдрэмжийг юу гэж нэрлэх вэ? Депрессо. Амар штэ. Ялангуяа кофе шоп ингээд ажилтдаг хүмүүс бол ингээд кофеин дуусчихлаа. Хэрвээ нөөц байхгүй яг ингээд дуусч байгаа тэр тэгээд ер нь маш тийм аимшигтай мэдрэмж л дээ. Микрофон руу гаж ортой яриараа. Аха. Хар дарсан тийм мэдрэмж л дээ. Би бас нэг нийтлэл уншлаа. Тэр нийтлэлд бол нэг сонирхолтой мэдээлэл байсан. Ер нь эдийн засгийн хямралын үед хамгийн бага бууралттай салбар юу вэ гэвэл кофе. Энэ талаар юу гэж бодож байна? Тийм байж магадгүй шүү. Хүмүүс ямар ч үед кофе ууж лээд шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол үнэн баг. Тэгээд Instagram-ийн чин столк хийгээд ухлаа. Тэнгүүт нь яг 3 жилийн өмнө Specialty Coffee Association-ы анхны сертификат авч ирсэн байна, тий. Аха. Тий. Тэрийг яг ямар улс таанаас авч ирсэн? Ямар ч Европын улс гэж би бол ойлгоод байгаа. Аха. За өмнө болохоор би энэ Pure Coffee Roastery-г эхлэхээс өмнө кафе бинэд ажилладаг байсан. Тэгээд кафе бинэг удирдлагууд маань надад аюу гоё боломж олгосон л доо. Ингээд би ажиллаа ингээ одоо Европын холбооны олонсын кофений холбоо гэсэн дэлхийн хамгийн нэр хүндтэй кофений холбооны сурагч багшийг өөрсдөө гэрээгээд цалинжуулаад 3 жилийн турш ингээд Монголд ирж очин байдлаар надад хичээл заасан маа хэдэн тэгээд би ажиллаа ингээ дэлхийн хамгийн нэр хүндтэй сургалтыг ингээ аваад бас сертификатын ч гэсэн олж авах тийм боломж олцсон л да. Хэрвээ би өөрөө яг мөнгөө гаргаад яг нутагт нь очиод сорно гэвэл ер нь айгүйх мөнгө ордог тийм сургалттай. Тэг үнэтэй сургалтууд нь бас тийм ба. Бүгд яг
Өөрөө яг кофетэй одоо нөхөрлөөд одоо бүр хамтраад энэ ямар энэ түүхээ суулзаж яаж кофений салбарт орохоор болов? Анх болохоор би European Coffee House and Roaster гэдэг Монголд анхдагч одоо кофений соёлыг яг ингэж зөв таниуч эхэлж байгаа кофе шоп байсан л да. Өөртөө кофегод хурдаг. Тэгээд тухайд болохоор би нэг за өсчин болох уу бариста хийх үү гэд сонголт байсан. Үс засах бас юу дуртай. Тэгээд кофе бол ерөөсөө ууж үзэж байгаагүй, ерөөсөө бариста хийж үзэж байгаагүй. Тэрнээс ерөөсөө хол байсан байхгүй. Тэгээд нөгөө нэг юбинд бариста наалгасан орсон. Нөгөө найзууд байсан болохоор юбинийхэнтэй тэгэл анх багаар ингэж ууж юу сурж байгаа юм. Кофе хандлаж юу сурж байгаа. Тэр болгон дээр нөгөө нэг кофе юу гэдэг маань өөрөө айгүй тийм хүнээс айгүй тийм дээд зэрэглэлийн харьцаж байгаа хүнээсээ айгүй тийм дээд зэрэглэлийн мэдрэмж, нарийн тийм нимба байдлыг шаарддаг. Тэгээ миний зан чанартай айгүй тохирж ийсэн аахгүй. Тэр нь би нөгөө багасаа л нөгөө нарийн юмны учрыг олох дуртай. Яагаад гэж заавал учрыг олж салдаг тиймэрхүү зан чанартай байсан аахгүй юм. Нимба ханддаг ч юм. Тэгээд энтэй айгүй тохирчээс учраас кофенд баг дурлж эхэлсэн. Тэгээд уугаад өөр хандлагаар өөр амт гарч байгааг нь ойлгож эхэлж байгаа. Тэгэл айгүй кофений ертөнц рүү эргэлт батцалцгүйгээр хатаж. Өөрөө ер нь анхны удаа кофег хэдэн настайдаа эзээ ууж үзсэн бэ? Анхны кофе, анхны балга кофе. За яг жинхэнэ кофег, инстант кофег тооцоогоор юбинд л дээ. Тэгэл анх нөгөө ярилцлаган дээр ингээл надад хар кофе хийж өгдөг байхгүй юу? Тухайд болохоор Эрик гээд захирал юбиний захирал нөгөө өөрөө кофе урагч бас бариста юм байсан. Тэгээ надад өгсөн кофег нуугаал айгу муухай санагцсан л та. За яаж ийм юм уудаг байна гэж боц. Тэгэл тэр хүний хэлсөөг ерөөсөө мартагддгүй. За зүрхээ чи ингээд бариста болоод ингээд өөр хайсан кофег уугаад ингэж ярах юм бол хин ч нэг кофег уухыг хүсэхгүй гэд. Тэр үг нь ерөөсөө мартагддаг байхгүй юу. Тэгэл энэ үгийг ингээд бодоод тавил айгу тийм давхар утгатай байсан л та. Өөрөө нөгөө кофего гоё хандлах хэрэгтэй ч юм уу те. Иймэрхүү үйлчлэгээний олон зүйлсүүдийг сурч эхэлж байгаа юм да тэндээс. Бас нэг амар энгийн юм хэлсэн мөртлөө амар гүнзгий юм байна. Тий. Өөрөө тэр өөрийнхөө хийж байгаа юмнасаа таашаал үржиж үйлчлэгч нартаа таашаал мэдрэмж өгнө. Тий. Ер нь статистикийн мэдээ харангууд одоо 2009 оноос 2019 он хүртэл одоо жил кофений импорт жил бүр 20-30% өсөж байгаа. Тэгэнгүүт нь 2018 онд кофений импорт сая $500,000 хүрсэн. Монголчууд хизээ кофе ууж эхэлсэн байдаг. Яагаад гинт монголчууд кофег их хэмжээгээр ууж эхэлсэн бэ? Одоо бас баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл 40 кофе шопнууд байгаа. Энэ талаар яриад өгөөч. Монголын кофений түүх юу ямар юм бэ? Монголд одоо кофений соёл маань дөнгөж хөгжиж эхэлж байна. Кофений соёл, кафе соёл гэдээ бас юу тос тосны хариул илүү гоё бас юу л да. Дэлхийн юу яг энэ кофений ус үндэсэнд орж ирж байсан ингээд төгүүдээс харах юм бол ч гэсэн одоо юу хөө эхлээд за импортоор ингээд roasted bean яг хуурчсан roasted bean ингээд оруулж яж байгаа тэр хамт болохоор нэг жоохон яг кофений соёлын хамгийн чухал шалгуур маань шинэхүүрсэн кофе л да. Хуурснаас хойш 1 сарын дотор ашиглах хэрэгтэй. Тэгэхээр одоо ямар ч юу сайн брендийн кофе байсан 1 сараас өнгөрсөн бол тэгээд тэр шинэхүүрсэн хамт байхгүй болчихж байгаа. Тэгэхээр одоо таны хэлдгээр одоо импортоор орж ирж байгаа тэр roasted bean бол юу л да. Тийм амтан жоохон хэцүү амттай байдаг. Тэгээд яг эхлээд бол яг нөгөө нэг тэндээс ууж агаад илүү нөө хүмүүс
гоё амтыг ирэлхийлнэ л дээ. За шинэ амт нь ямар идэв. Тэрний дараагаар яг Монголтой хуурсан тэр шинэ хуурсан кофенуудыг хүмүүс бас хэрэгжилж байгаа. За Монголын хувьд гэх юм бол за ер нь бол сүлжээ кофе шопууд гэж ярьдаг те. Эдгээр маань орж ирж яг тухайн улс үндэстэн кофе шопоор үйлчлүүлдэг. Сургадаг гэхүү. Одоо ирэхэд яг тэр үе шат дээр явж байгаа гэж ойлгож байна. Эхлээд тэгээд өөр зөндөө янз бүрийн кофе шопууд гарч ирнэ. Тэгэхээр нөгөө үйлчлүүлэгчид маань одоо тэр шинэ хуурсан кофе, хуужин кофе ялгааг таниад эхэлдэг. Тэгэхээр ч нөгөө нэг кофе шопууд маань өөрсдөө кофеныхаа чанарт бас ач холбогдол өгнө. Өөрсдөө кофегод хуурж эхэлнэ. Эхнээсээр нь өөртөө одоо Монголдод хуурж байгаа зөндөө газар нэмэгдэж байна. Энэ нэмэгдэж эхэлж байгаа нэг сайн л да. Тийм бага. So pure roastery coffee-г үүсгэн байгуулад хэр удаж байгаа гэдэг ягаад нөхөр болсон бэ? Манайх болохоор 3 сар болж байгаа. Тэгээд би их нэртэйгээ найзтайгаа одоо бид гур хамтдаа авч явж байна. Тэгээд ер нь бол яг нөгөө санаа бол ямар ч хүнд байна шүү дээ өөр хамгийн хийгээл. Тэгэл олон жил ер нь юу дотроо бодож байгаа л бүх юмнуудаа ерөөхдөө төлөвлөж байсан л та. За ингээд аягнаас авахгүйлаац ч юм уу те. Өөрөө судлаад ингээд тэгж байгаа л за одоо ер нь бол энэс илүү оройтвол болохгүй гэж бодоод тэгэл хүүхдтэйж болсон амьдралч гэсэн ингээд өөрчлөлтөд эхэлж байгаа. Тэгэл дараагийн алхмаа хийх бол болохгүй наа гэж хэлсэндээ. Гүү. Биас ёо отго pure roastery coffee дээр ч очиж кофе унаа. Тэгэрээ. Ясаа хүүхдтэй боллоо гэж хэлээ. Аа болоод ер нь хэр удаж байна. Манай хүү одоо 5 сарын 24-нд 2 нас өрнө. 2 нас өргөө. Үнэт эрдэнэ гэдэг. Үнэт эрдэнэ? Аха, үнэт эрдэнэ. Алтан зүрхийн үнэт эрдэнэ. Би өөрөө бол кофе яг уу одоо бол кофег амьдралыг төсөлж чадахгүй байгаа. Өглөө босоод яг ажил дээр очингуудаа миний эхний одоо зүйл вэ гэвэл за кофе чанаа даа л гэж боддог. Өөрөө бол ерөнхийдөө өдөрт хэдэн кофе уудаг вэ? Өдөрт би дунджаар 1-2 аяг уудаг. 1-2. Тийм ихтэй зарим тохиолдолд бас уухгүй унждаг үе бас байдаг. Тэгээд би бас нэг асуулт асуух гэсэн. Одоо үзэгчд маань дийлэнх нь одоо 20-30 насны хүмүүс байдаг. Ер нь гэртээ кофе хиймээр байгаа ер нь хүмүүст оюутан залуучууд ер нь одоо өртөг багтаа мөртлөө бас боломжийн чанартай ямар аргаар нь кофе хийвэл зүгээр вэ? Юу байгаа? Hand drip кофе байгаа. Hand drip. Кофе шопуудад Монголын кофе шопууд ихэнх нь дандаа машинаар хандалж байгаа. Тэгэхэд тэр машин маань өөрөө үнэтэй болохоор юу hand drip хэрэгслүүд бол хямдхан. Тэгээд кофе нь болохоор одоо Монголдоор роостинг хийдэг газруудаас ингээд өөрсдөө ээлжлээд за эднийх нь яа гэм байх гээд турших маягаар уугаад байвал ер нь хамгийн хэм тоолно л та. Hand drip гэдэг чинь одоо нэг шилэн сав дотор ингээд цаасан фильтр тамгуудаа тэгээ халуусаа дээрс нь усаа игээд за тэр бас маш хэрэгтэй мэдээлэл та бүхэнд хэллээ шүү. Hand drip бол гэртээ хийхэд бол хамгийн одоо өртөг багтай мөртлөө боломжийн чанартай юм байна тийм ээ. Яг нөгөө тэр хандлах тэр юм маань бас нарийн л да. Тэгэл хийж үзчихэд л тэгээ учрыг нь олоод яг бах мэддэг хүмүүсээс нь үзээч ч юм уу асуугаад эсвэл авж байгаа кофе шопоос нөгөө нэг hand drip хийдэг байх юм бол тийм баристанаас нь ч гэсэн асууж болох.
одоо яг хоёлаасаа ялла Монголд одоо кофе уух соёл эхэлж байгаа. Одоо эрт шатн дээр байгаа. Тэр нь бас нэг статистикаар бол ойлгомжтой юм. Яг гэвэл барууны орнуудад насан турш нэг хүнд жилийн тутам 7 кг кофе хэрэглэдэг. Гэсэн чинь Монголд гэсэн чинь 200 г гэж байгаа юм. Тэгэхээр өөрөөр хэлбэл кофенд одоо тэлэлт хийх хүсэл цааш нь улам илүү өргөших боломж байгаа юм байна тийм ээ. Бага. Тийм. Өргөшүүлэх юу зах зээлээ бид нар ингэж тэлхийн тулд яг кофений салбарт байгаа бүх хүмүүс маань энийг зөв хийх хэрэгтэй. Тэгжээж бид нар юу зах зээлээ дөрвжүүлж чадна. Тэрвээ тэгж чадахгүй бол олон хүмүүс юу кофе гоё гэж олж уухад яг тийм гоё биш байгаа гэвэл хэцүү шүү дээ. Тэгэхээр олон мэлүүд өржүүлэхэд бол яг энийг зөв хийх нэ гэж чухал. Зөв хийх нь чухал. Тэгээ өөрөө бол юу кофений салбарт бол олон жил зүтгэсэн мэдлэгтэй бас шинэ одоо баристануудыг сургаж байгаа. Тий. Хизэнээс эхлээд Монголд одоо Монголын бариста холбоо үүсгэн бий болоод хэр удаж байгаа. Тэгээ та нарын одоо яг зорилго юу вэ? Монголын бариста холбоо үүсээд яг мартчихжээ би. За юм л байсан юу ах 10 жил болцсон баха. 10 жил болсон уу? Тий. Дээгч байгаа. Манай өдөртөгч. Тэгээд өөрөө асуулаа. Монголын баристаны холбооны одоо гол зорилго нь юу вэ? Одоо л ерөөсөө энэ нөгөө нэг салбарт байгаа хүмүүсээ дэмжиж сургаж одоогийн яг Монголын кофений салбарын хэрэгцээ маань аюух юу кофе шопод нэгдэж байна. Маш хурцтай гэж учраас сургалт авах тийм сургалт хийх тийм хэрэгцээ аюух гараад ирсэн байгаа. Мэргэжлийн бариста нарч гарч ирэх хэрэгтэй цаг ирсэн байна. Шинэ бариста нарыг ч бэлдэх хэрэгцээтэй байна. Тэгэхээр одоохондоо л одоо энэ чиглэлээр одоо бизнес хийж байгаа хүмүүсийг дэмжих тийм зорилгоор ажиллаж байна бид нар. Одоо бан дээр баристанууд ийм сургалт хийгээд ер нь хэр удаж байна? За би яг идэвхтэй сургалт хийгээд за баг 2 жил болж байгаа юм уу? 2 жил болж байна. Тийм. Идэвхтэй яг сургалт хийгээд. Ер нь бол нөө байнгын л нөө баристанаар бэлдэж ирсэн л тийм. Тэнгүүд нь одоо баристагийн сургалт нь хідэн ерөнхийдөө ямар хугацааны их байдаг вэ? Янз бүр яг сургалт маань хамгийн багадаа 1 хоног байдаг. Одоо Монголд зөндөө сургалтууд байна. Хамгийн ихдээ 2-7 хоног ч юм уу. Иймэрхүү маягаар байдаг. Надаас баристагийн сургалтанд сонирхол байгаа. Аха. Тэгээд ер нь дараагийн сургалт нэр хэзээ болох вэ? Одоо нөө хөл хоёроо гарцсан болохоор миний хувьд болохоор нөө нэг зүгээр сонирхсон байх юм бол ганцаарч гэсэн тийм сургалт хийж байгаа. Яг тийм тогтмол биш. Бид тэгвэл ганцаарчлсан сургалтанд юу сууя. Тэгвэл тэр энийг ойлаа бол юуны подкаст хийснийхаа дараа ярилцъя. өөрөө анх одоо кофе гадаад нар UB-ний үүсгэн байгуулж заалгаж исэн. Тэнгүүд нь одоо шинэ залуу баристануудыг одоо сургаж ин багш болонгууд нь ямар мэдрэмж байна? Шамнартай болох. Ер нь болохоор би нөгөө өөрөө технард орж хүмүүст кофе бэлтгэж өгөх юу тийм сонирхол мэдээж байгаа. Тэгээ нөгөө талаас одоо миний юу маань олон бариста нар бас яг тэр зөв технологиор кофег бэлтгэж хандлаж ингэж өөрчлөлөгч нартай үйлчлээсэ гэсэн юу тийм хүсэл байгаа. Хэрвээ тийм байх юм бол одоо миний бас юу тэр хүсэл ирэхдээ биелж байгаа. Тэгээд ерөөдөө заахтаа ч их айгу тийм гоё байдаг. Зарим юу бариста нар ингээд за 2-3 жил ч юм уу те яг ингээд нүдэд исэн юм ингээд яг учир шалтгаануудаа зарим нь ойлгохгүй ингээд хийцэн мэт айгүй олон жил ч юм уу зарим. Тэгээд яг ингээд учир шалтгаанаа ойлгоод яг хичээл аваад яхан
нүдэн ингээд юу нэгдээд өө зарим амар гоё баярлаач ч юм уу те. Яг нөө кофенд оролцсон байсан хүмүүс маань ингээд яг тэр нөө асуултуудынхаа асуултанда хариултыг олж авч байгаа да. Айгуу гоё. Тэрнээс нь юу би өөр ингээд айгуу урамшдаг. Яг миний үгдэх юм бол яг ингээд очиод зориод асуухад яг ингээд асууж хүн бас яг байгаагүй. Тэгэхээр би өөр айгүй олон хүмүүсээс бас сурсан гадаад татваад янз бүрийн хүмүүсээс өөрөө ч гэсэн янз бүрийн эрэл хайвал хийж сурсан юмнуудаа бүгдийг нь одоо ингээд нэгтгэл заадаг гэсэн үг л дээ. Яс кафе банед ажиллаж байхдаа бас дэлхийн түвшний кофе бариста багштай байсан, гадаад багштай байсан. Тэр багшаасаа юу нэг яг хамгийн үнцэнтэй сурсан зүйлүүд юу байсан бол тэр багшаас тайг олон чиглэлээр сургалт авсан. Юу roasting гэдэг нь одоо кофегод хуурах ногоорыг болгох юу тэр аргачлалыг сурж байгаа. Тэгээд sensory skill гэж байдаг. Тэр нь болохоор нөө бас нэг тусдаа мэргэжил болж авдаг. Зөвхөн кофег одоо амтлаад тодорхойлдог тийм юу. Амт үнэрийг ингэж боддог. Тэгээд green bean. Green bean skill нь болохоор одоо green bean-ний талаарх одоо суралт гэсэн иймэрхүү. Яг нөө кофений стандарт гэж байдаг. Яг өрсөлдөөнөөс ахуулаад аяг кофе болох бүх шатн дээр стандартууд гэж байгаа. Тэгэхээр тэр болгоныг л заалгасан гэсэн үг л дээ. Ер нь ингээ бодонгот бас нэлээд төвөгтэй олон хүмүүсийн ажил шаардсан ажиллагаа юм байна. Тэг яг тийм. Тэр кофений одоо борц гэж нэрлэдэг. Roasted bean гэж үү. Ano яг энэ ногоо bean үү? Bean гэж. Bean кофе bean-ийг нь ургаж байгаа тэр фермер нь анхаарлаа тавиад яг зөв ургуулад тэгэнгүүт дараа нь тэрийг нь одоо тээвэрлээд Монголд ирж байгаа юу н бинүүд ногооноор ирж байгаа юу? Янз бүр байгаа. Одоо өөрсдөө roasting хийж байгаа газрууд маань green bean-аар наваад хуурж байгаа. Зарим нь болохоор шууд нөө roasted bean-ээр нь ороод ирж байгаа. Тэгээ roasted bean-ээр ирж байгаа бол нэг одоо илүү удаан хадгалах тусам яг шинж чанар нь унаад идэг юм уу? Тэгнэ гэсэн үг. Тэгэхээр л нөгөө нэг яг хамгийн чухал зүйл алдаад идэг гэсэн. Тэр кофений шинэлэг байх нь маш чухал юм байна. Тий. Бас нэг сонирхолтой асуудал гэвэл юу? Одоо гитар тоглож байгаа юу? Гитараа хаяал нэг барьж авд юм да. Гитараас тоглоно хаяада. Юу хамтлагтай байсан маа гитарын хамтлаг. Залуудаа тийм би нөгөө юунд яваад гэсэн байсан гинэ. Одоо ч гэсэн цуглаанд явдаг тэрэс тэтгэгч. Тэгээд нөгөө тийм сүмийн хамтлагтай байсан гэхүү. Хамтлаг нэр ямар нэртэй байсан юм? Сүмийн хамтлаг нэргүй байдаг. Нэргүй байдаг. Тий. Сүмийн хамтлаг. Тий, тэгэл ярьж бол. Голцоо ямар дуунууд тоглодог байсан бэ ер нь? Цуглаан дээр. Тэгээ магтандаа гэж ярьдаг бид нар. Тэгэл магтанд угаал тоглодог. Яасан л да айгүй олон дуунууд байсан. Хитэн 100 дууд юу дотор ингэж эргэлдэг байсан болохоор тэднэрээ сурах гэж бас нэлийн болдгоо байсан л да. Зөв. Итгэж болоод хэр удаж байна? Итгэж болоод за би 14 жил болж байгаа юм шүү. 14 жил үү? Тийм. Би бол одоо христийн шашныг сайн мэднэ. Пош улсад би чинь Пош төссөн. Пош улсын 95 он католик христийн шашин шүтдэг хүмүүс би. Монголд юу нэг христийн шашин солонгосчуудаар дамжиж орж ирсэн үү Монголд? Тэгж хэлж болох уу? За би бүр анхуу их биш болохоор яг хэлж. Ер нь бол тэгж хэлэхэд буруудах юм бол байхгүй хаа. Тэг солонгосчууд. Бас юм бас нэг сонирхолтой асуулт байгаа. Эхнэрт хоёрын чинь нэг бөгжний зураг байсан. Манай хүний юу Instagram-ыг би бол нэлээ бас судалгаа хийгээд үзсэн. Үзнэ тий. Тэгээд яг эхлээд эхнэрт хоёрын яг хормын хоёр бөгж тэрэн дээр нь еврей хэл дээр бичих нь яг ямар утгатай вэ? Тэр айгүй гоё юу төвх
эхлээд би тэр нөгөө сүү тавьдаг байхгүй юу? Сүү тавьхдаа би нөгөө зүгээр мөнгөн бөгжин дээр нэг библ дээрээс ишлэл монголоор ингээд бичээд тэгээ би тэр сүү тавьж байсан байхгүй юу? Тэгээд хормоо ихээс өмнө би Израиль явсан юм. Израиль явж хагаад Израилийн зүгээр нэг гудамжны дэлгүүр байдаг шүү дээ. Тэндээс нь зүгээр ингээд харж хаад хос бөгж, төмрөн бөгж ингээд байхаар навцаахгүй. Дээр нь юу бичснийг мэдэхгүйгээр зүгээр айгу сонирхолтой юу тийм маягийн таалагдал авчихсан. Тэгээд нөгөө мэддэг хүнээр нь орчуулахгүй энэ юу гэж орчуулсан. Яг би тэрийн нөгөө нэг сүү тавьсан тэр библийн ишлэлийн үргэлжлэл байсаахгүй. Тийм үү. Яг нэг ишлэл хоёр өгүүлбэртэй хоёр ишлэл нэг ишлэл байгаа байхгүй юу? Гэсэн чинь эхлээд болохоор би нөгөө нэг сүм бөгжин дээрээ тэр юуны эхний өгүүлбэрийг ингээд монголоор хичээд тэгсэн чинь юун дээр нь болохоор шууд яг дараагийн өгүүлбэр нэг байсаахгүй. Тэгээд баярлалаа. Тэр ишлэлийн өгүүлбэр нь яг юу тэрийг хэлээд өгөөч. Тэр нь болохоор Израилаас сонс эзэн бол бидний бурхан, эзэн бол ганц чи өөрийн бурхан эзнийг бүх зүрх сэтгэл, бүх хүч чадлаараа хайрлаа гэд тэмшлээд. Гэтэ яг тэр бүгжин дээр байгаа богинохан арай богино. Нэг бүгжин дээр бүтнээр нь багтан гэж байхгүй шүү. Багтахгүй тийм. Эхлээр нөгөө нэг сая миний хэлсэн хоёр хуваагдаад тэрэн дээр ингэ орсон гэсэн. Тэгээд би тэр юу шууд нөгөө нэг хормын бүгж олгосон л та. Тэрийг төмрөмлөлдөө. Тэгтээ би юу Питерт бол айгуун цэнтэй тийм бүгж байгаа. Зөв. Яг нь би миний дараачийн асуултыг бол бас задлалтан л байна л да. Израиль руу яагаад явахаар шийдсэн? Израильд болохоор нэг тийм юу болсон. Конференц болсон. Конференцд оролцгоо. Тэр чин ямар конференц вэ? Тэр талаар дэлгэрэнгүй яаж болох вэ? Тэр болохоор олон улсын тийм одоо тийм конференц болсон. Одоо тэрээс сэтгэлийн тухай. Тийм л юм. Тийм. Зөв. Израиль чин одоо Жерусалем ер нь 3 том шашны үүссэн газар гэж яриад байгаа шүү дээ. Ер нь юу гэвэл лалынх нь тэгэнгүүт нь еврей Judaism гэдэг шашин. Тэгэнгүүтээ Christianism. Израильд ер нь явхад ер нь хэр санагдсан бэ? Ер нь тэр байгаа улс гэдгээрээ бас тэнд ямар дурсамжтай болсон бэ? Израиль бол айгүй тийм лээ. За хөдөөгөр нь явах юм бол айгүй сонирхолтой юм болохоор ингээд одоо ингээд монголчууд маань дандаа ингээд уулын билээр ингэж амьдарч байгаа шүү дээ. Израиль болохоор яг ингээд уулан дээр ингэж амьдарч цаадаг хүмүүс уулын орой дээр тэр нь айгүй сонирхолтой байсан. Тэгээд хотон ч гэсэн айгүй өндөр хөгжилтэй. Тэгээд нөгөө нэг Израилийн хот гэж Ерүсалим бас нөгөө Хайфа ямар газруудаар явсан. Янз хотоор явсан. Одоо баг тэгтээ марцч нэлээ олон газрууд ингэж авсан байхгүй. Тэгээд нэг юм болохоор зав зүг төглөө нөгөө нэг хот дотроо юу хараал лээ. Нөгөө нэг за ядуучууд ихлээр онцгой юм та ингээд гето гэж хэлэх юм уу? Еврейчүүд чинь гэр ороод жишээ. Еврейчүүд ингээд ороод барцсан шүү дээ. За ингээд ямар л зэсэн ингээд юу еврейчүүд өөрсдийнх нь ингээд амьдрал их аюу гоо ингээд өндөр хөгжилтэй байгаа. Тэгэхээр нөгөө нэг араб хараал руу ингээд орохоор ингээд бүх юм хямдхан болдог ч юм уу. Таксинууд нь за араб хараал руу ордоггүй ч юм уу. Ингээд зогсдог тэгээ цааш алхдаг ч юм уу. Тиймэрхүү байт юм л. Тэр нь жоохон өөрөмд санагдчихсэн. Израилийн кофе юу санагдсан? Израильд кофе уугаад гэтээ яг миний уусан яг зүгээр ингээл кофенууд бас яг вау энэ ямар гоё гэд дахиж уухаар тийм кофенууд санагдахгүй л байна. Яг тийм ой тогтоолтол үлдээг байна. Яа Израиль руу чинь монголчууд миний санаж байгаагаар визг явдаг тийм ээ? Тий, визг авчихсан. Сонирхолтой юм. Би юу Израиль руу бас явж үзье гэж бодож байгаа. Хүмүүс хэр ийдсэн бэ? Хүмүүс
хүмүүс гэдэг нөгөө энэ еврейчүүдийн арабуудын сэдэг хоол байдаг. Chickpea-гээд ургамлаар ингээд нунтаглаад тийм нухш болгоод иддэг талхтайгаа нэг бин дүрэнгүүтээ тэрийг иддэг хүмүүс. Тэрийг сайн санахгүй. Тэрийг идэг юм байна те. Идсэн ч байж магадгүй. Тэр ч яах вэ? За одоо Linkin Park хэр сонсож байна? Linkin Park одоо Linkin Park-аас илүү Mike Shinoda сонсож байгаа юу? Тэгээд одоо Mike Shinoda маань өөрөө уран бүтээлж ажилласан хүн болохоор тэгэл одоо үйлдвэрлээл ах юм шүү дээ. Тэгэл хэрэг бид үс санаж байгаа бол өөрөө бас Монголын Linkin Park-ийн фэнүүдийн холбооны гишүүн мөн үү? Тийм үү. Linkin Park-ийг сонсоод тэр бодож байна. Linkin Park сонсоод за бас нэг 14 5 6 жил болж байгаа юм шүү. So Mike Shinoda-гийн хамгийн дуртай кофе ямар вэ? Mike Shinoda кофе гэж яхахын ер нь сонсоог юм шүү. Chester харин кофе хийж ууж яадаг нэг хүчтэй бичлэг байдаг шүү. Ингээд тандэр хийж байгаа байхгүй. Тэгээ яасан чи усаа хэтрүүлж хийгээд ингээ аяга нэг хасгараад тийм хүчтэй бичлэг байдаг шүү. Хар кофенд ер нь бол тэд нар дандаа хар кофе л уудаг байна. Хар кофе уудаг. Тийм л ах. Тэр Mike Shinoda Аз гаралтай болонгуудаа ногоон цаа уудаг гэж бодож байна. Ногоон цаа уудыг сайн мэдгүй байна. Mike Shinoda би яагаад дуртай байдаг гэхээр тэгээд натайлан санагддаг гэхгүй бодлоо. Зураг дуртай. Би бас зураг дуртай байхгүй юу? Оо за. Mike өөрөө ингээд одоо бүх юм өөрөө хийдэг юм надад таалагддаг. Одоо нэг альбом гаргалаа гэхэд өөрөө дуулж гин, өөрөө хөгжимдж гин, өөрөө одоо бичиж гин тий. Өөртөө студитэй. Тэгээ өөртөө тэр CD-ийнхаа cover mauer хийдэг бүх юм ингээ өөрөө хийдэг. Тэр нь аюу надад таалагддаг. Тэгээ одоо би ч гэсэн одоо coffee shop бүх юм өөрөө хийдэг. Mike Shinoda Fort Minor чин одоо байгаа юусэл байха болцсон юм уу? Болцсон баха. Болцсон уу? Тийм. Бас нэг 5 6 жил юм жил баг 10 жил юм чинь бас нэлээд шоугээс шээ. Тийм болцсон. Одоо болохоор өөрөө зүгээр дуугаад яваад байгаа шүү дээ. Айгуу гоё байгаа. Linkin Park-ийн бас нэг таалагддаг юу яагаад юм олон жил дуулсан бэ гэхээр анх нөгөө нэг гарч ирж ирсэн үеийн хэв маяг нь альбом болгон дээр дандаа ингээд өөрчлөгдөж ирсэн. Тэр нь ч гэсэн юу надад бүр яг ингээд таалагдаад миний яг нөгөө нэг сонсомоор байгаа тэр хөгжмийн хэрэгцээг аягүй сайн хангаж өгч ирсэн гэхүү. Одоо ч гэсэн Mike ингээд гаргаж байгаа дуунууд яг одоо миний юунуудыг сонсомоор байгаа тийм хэм маягийг хангаж өгдөг юм. Тиймэрхлээд би бас пошт яг хүүхд тахта бүр Linkin Park-ийн CD-г нь худалдаж авч ирсэн Meteora гэдэг цомгийн. Тааж тэр нь яг ойлгох тийм CD байсан л тэгтэл ямарчсан тий Linkin Park-ийн CD байсан. Тэр Meteora цомгод амар таалагддаг. Тэр үеийн альбомод бол юу л та тавтагддаг шүү л дээ. Ялангуяа тэр надаа гитар нь амар таалагддаг байсан яг тийм бүр тийм амар тийм hard rock биш гэхдээ нэг тийм бүр онцгой дууралттай. Тэнгүүтэн дараа нь бүр Linkin Park-ийн In the End, Numb ингээл баахан олон нууны сонсол вау. Бас л супер хамтлаг байсан. Бас нэг онцгой юм гэвэл Аз гишүүнтэй Mike Shinoda. Аха. Тэр нэг өгүүлдэг. Аха. Бас нэг хоёр DJ. Аха. Бас Аз. Faint дуу гэж санагдаж байна шүү. Faint билүү? Аха. Мөн билүү? Нэг дуу. Тийм үү. За зүг санаж байна. Манай юу MC Altak-ийг бол таних юм байна тий. MC Altak чинь бүр Орос руу явж Linkin Park-ийн тоглолтыг үзчихсэн. Altak нөгөө сүүлд нөгөө юу лээ өвлийн уян гоёлоо. Тэрийн аюу клипийг манай кафе дээр хийсэн шүү дээ. Тэр юу бичлэгийг клипийг үзвэл манай кафе гарч. За хатнаг хэр сайн багшилж өгсөн бэ хатнаад. Хатнаа тий нилээн сайн битэр яасан. Аюу сайн мундаг барьстай. Нэр юу? Тий. Тэр нэг бичлэг хийж байгаа юм чи зөвхөн магтаагүй юу? Магтаагүй. Бичлэг хийж байгаа болохоор зүгээр л яг гоё хэлээд байгаа юм шиг үү? Гүүгөө зүгээр магтаагүй л тэг яг л аюу сайн барьстай. Өөрөө аюу тийм ягаад сайн барьстай гэж бодлоо нөгөө нэг сурах хэрмэлцэлтэй байна гэдэг чинь. Одоо жишээ нь бариста
болохын тулд яг 5 жил яг энэ юу тухайн талбар дээр ажиллаж яаж яг мэрэгсэн гэж юу тооцогдсон. 5 жил үү? Тийм 5 жил гэхдээ ямар ч сурах тийм юугүйгээр ажилласан бол тэгээ анх юу заалгасан юм а 5 жилд нөөцсөн мал тэрийг мэрэгсэн гэж юу тооцох 5 жилийн турш байнга шинийг ирэл хийж сурж гэсэн бол яг сайн барьсан. Одоо миний хувьд ингээд яг тийм сурах хэрмэлзэлтэй байн гооцох болгонтой ингээд кофений талаар асуудаг ч юм уу. Тийм болохоор би сайн гэж хэлж байгаа юм л та. Тийм яг тэгэхээр кофений соёл маань өөрөө байнгын өөрчлөгдөж апдейт хийгдчихэд шинжлэх ухаан технологи нь хөгжсөний харьяар улам илүү кофегаа судалж байна. Тэгээд кофега таньж мэдж байна. Тэгээд нэг кофе нэг хүнээс тийм юу ур чадвар шаарддаг гэсэн шүү дээ. Технологиосоо ч гэсэн техникээсээ ч гэсэн тийм юм шаардж байгаа. Тэгээл ингээл ялангуяа сүүлийн 3 жил ерөөсө өсрөнгөө байдлаар энэ салбар маань дэлхийд хөгжиж байна л да. Тэгэхээр бид нар одоо Монголын бариста нар маань улам л илүү юм сурах хэрэгтэй, ирж хайх хэрэгтэй байгаа. Яг одоо дэлхийд дээр ер нь бол одоо кофений соёлоор эсвэл одоо шинэлэг юм бүтэж байгаа улс хаана юм бол? За улс гэхээс илүү нэг юу байгаа. Одоо Specialty Coffee Association гэдэг тэднийх нь болохоор дэлхийн одоо өнцөг боломжтойгоо тариаланчид кофений мэрэгчлэлтнүүд, кофе хуурагч нар, бариста нартай хамтарч ажилладаг улс үндэстэн гэхгүйгээр бүгд ингээд гишүүнчлэр ингээд нэгдээд хамтдаа бие биендээ шеэрлдэг. Иймэрхүү юу зарчмаар л явж байгаа. Ил тод байдал энэ дүрмэлтэй ер нь энэ салбарын ил тод байдал тэгээд шеэрлэх. Тэгээ кофений одоо шинэ одоо шинэлэг трендүүд нь одоо хуваалцаад өгөөч. Юу өөрчлөгдөж ийн ер нь жилийн дараа ч юм уу яг ямар трендүүд бий болж байна. Нэг хэсэг чинь нөгөө кофений яг тэгтэл латин дээр л нэг тийм яхан хөөсөөртэй нэг янз бүрийн гоё бас гоё үзмжтэй нэг тийм нэр бичээд ч юм уус нэг тийм зураг зурж байгаа юм шиг яг кофений ягныхын тэр хөөсөөр нь тийм юмыг бол анзаарсан. Яг зөндөө хүмүүс анзаарсан л ах та. Тим трендүүд ер нь ямар кофений салбарт? Ер нь за хамгийн орчин үед одоо дэлхийд дахинд гэж хариул хар кофе дундаа одоо хүмүүс тийм strong тийм гашуун түлхий кофе угаасаа татгалзаж ирж байна. Мас нь яа тэгэхээр одоо шинэ надаа хоёр төрлийн за Барзел Этиоп гэсэн хоёр кофе байлаа гэж бодоод хоёулангийн хүмүүс за нэг хүчтэй хамтаа кофе хамаал сайн кофе гэж боддог юм чинь хүмүүс хүчтэй кофе өгнө гэд би хоёулангийн dark roast хийчлээ гэж бодъё. Тэгэх юм бол түлэгдээд хоёулаа одоо Барзел кофений хамт байхгүй болоод Этиоп кофений хамт байхгүй бол хоёулаа л нэг түлхий гашуун strong хамттай болчихж байгаа. Тэгэхээр яг тэр тухайн улс орны кофег яг ингэж таньж мэдж амтлахын тулд илүү medium эсвэл medium light ч юм уу түнгүй уралтай кофенууд ер нь бол юу яаж гэсэн. Тим кофенуудыг хүмүүс ингэж ууж одоо кайф авч ин залуучууд дэлхийн нийтээр. Тэгэхээр одоо ингээд зургийг харах юм бол баг цайшиг юм аюу тийм шингэн харагддаг. Тэр нь болохоор нэг аяганд орох доосыг багасгасантай биш. Тэр яг доос нь бол ордгоор орно. Тэгэхээр нөө хууртын төвшин илүү гоё лайт үжиж чад. Жинхэнэ кофений амтыг мэдэрч ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо яг адилхан хоёр кофе ихэд одоо энийг одоо би яг адилхан доосоор хийж байгаа. Гэхдээ энэ нь одоо medium light roast, энэ нь болохоор dark байх юм бол энэ нь харахад айгүй тав гарч юм strong байна. Тэгэхээр нөгөө нэг одоо монголчууд маань зөвл хамттай авах юм бол муу хамттай кофе, strong байх юм аа сайн кофе гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй бас бид нар. Зүг. Би бол энэ дээр бол санал нийлж байгаа. Би бас нэг юм дээр баярлж байна. Би бол дэлхийн чиг хандлагатай бол зэрэгцэж алхаж явж байгаа юм байна. Ягаад гэвэл одоо бол би хөнгөн хуралдтай Этиоп кофе ууж байгаа. Гайхалтай. Би 3-4 жилийн өмнө пост кофений сургалтанд нөгөө Aeropress-ийн кофе ууж явах үед яасан бэ гэвэл баристанууд нь биднэрт бүр нэг 30 төрлийн янз бүрийн юм үнэрлэлтүүлж өгч исэн. Нэг шатсан гэрэлч юм уу, төмсний үнэр янз бүрийн тэнгууд нь тэрийг зүгээр яг үнэрлэнгүүтээ за энэ ямар үнэр вэ гэж сургуульд явж зүг асуугаал
За энэ нэг чансан төмсчиг өнөртэй юм байна гэлээ. Мөн байна. Тэгэнгүүт нэг янз бүрийн олон төрлийн кофенууд амтлуулангуудаа за одоо ямар амт одоо мэдэрч байна. Тэгээс яг ингээд амтлаад үзэх юм бол нэг жимс бол мэдгэдэг юм байлээ. Шилтгаалаад. Тий. Ер нь нэг дэлхийн нийтээрээ одоо кофе ингэж дурлж байгаа шалтгаан маань үл да. Хүн төрөлхтөн маань. Уг болгонд ингээд кофенаас янз бүрийн баялаг, жимсний, самарны янз бүрийн амтыг амталж болохоор яг нөгөө зөв боловсруулсан кофег. Тэгэхээр одоо бид нөгөө нэг за зүгээр яг жимс идэх юм бол яг л жимс л амтдагтэй шүү дээ. Алин идчихээ за эндээс одоо оранж ч юм уу амтдахгүй шүү дээ. Тэгэхээр кофег болохоор яг тийм гоё кофе авах юм бол уугаад за альмиг бодоод уух юм бол алим баг зэрэг амтдаг ч юм. За оранж бодоод уух юм бол оранж ч амтдаг ч юм. Ийм нөгөө баялаг амттай ийм өвөрмөц хүнсний амттай хүнсний бүтээгдэхүүн байна л да. Тийм болохоор ингэж одоо хүн төрөлхтөн маань ингэж дурлж ийн бас ингэж кофег байнгын судалгаа зогсоохгүй байна. Янз бүрийн туршлуудыг хүмүүс хийсээр л байна. Тийм байна. Ялангуяа зарим одоо кофе яг зөв кофе бэлдэж байгаа кофе шопт нь кофе унгууд нь нэг л яг ингээ балгатан нэг черри амтгатаад байгаа юм шиг тийм гоё байдаг. Монголчууд ер нь кофего шар тустай ер нь хэрэг ууж эхэлж байна. Ер нь нэлээд ууж байгаа. Тэр талаар ер нь юу гэж боддог вэ? Тэр талаар эхлээд ярих юм нь болохоор яг хуу эрүүл мэндийн талаас сайн гэж юу ярьдаг. Гэхдээ яг тэрийг би өөрөө сайн мэдэхгүй байна. Яг хуу ямар нэг эрдэмтэн ч юм уу яг ингээд батлаад гараад ирэх юм бол яг ихтэй хэлж болох байх. Харин яг хуу ингээд тухайн улс оронд кофений соёл нэвтэрж байгаа тэр түүхүүдийг харуул ингэдэг. Янз бүрийн юм байдаг. Зарим нь тоос өндөг ч юм уу янз бүрийнтэй холдог. Жимс мимс ч юм уу. Тэгж байгаа шалтгааны ингээд олж харах юм бол ерөнхийдөө юу л юм л да. Кофег одоо буруу боловсруулсан ч юм уу тийм амтгүй байгаа кофег зөөр уухад хэцүү шттэ. Сэтэл нь ерөнхийдөө яг тэндээс эхэлж байгаа. Ер нь ихэнх нь. Хэрвээ ингээд уухад ингээд гоё альтернатив битэрийн ирсэн шиг кофенаас тийм гоё амт амтагтаад байх юм бол хүмүүс маань кофегоо л амтарч тэр гоё амтыг гоё таашаахыг зорино. Гэхдээ яг орж ирэнгүүтээ одоо Монголд орж ирэнгүүтээ шууд бүх юм яг мэрэгжлийн түвшинд эхлэхгүй шүү дээ. Тэгэхээр мэдээж импортоос орж ирж байгаа тэр одоо утассан кофенууд орж ирж байна. Тэд нар маань ам чанар мэдээж сайн биш учраас хүмүүс илүү нөгөө нэг өөр жоон сонирхолтой юмнууд торч үзэн. Яг хуу тэр л одоо юу процесс явж ийн гэж би хардаг л та. Тэгэхээр яг хуу тэгсэг хугацааны дараа илүү нөгөө нэг бариста нар маань ур чадвартай болоод кофе шопууд маань ч гэсэн илүү мэрэгжлийн түвшинд болох тусмаа хүмүүс маань яг л нөгөө кофего амталж мэдрэхийг зорддог. Яг хуу би энэ дээр юу нэмээд нэг юм хэлчих. Болно. Яг хуу би манайх pure coffee энэ асуулт байсан уу? Дахиад хэлтэй. Гэхдээ pure coffee гэж юу нэрлсэн шалтгаан энэ асуулт байсан уу? Байсан. За төсөөл юу тэр үед нь ярьж байна. Яг хөө гэхдээ дахиад хэлчих болно л доо. Давтаад ярина гэж үү? Яагаад гэвэл би хэрэг бүр бичээд авсан pure coffee-ний уншчаад өгч л доо. За. Pure coffee roaster-ийн нэрний утга нь байгаль өөрөө кофег хүрсэн бий болгож ургуулсан тэр хамтыг аяганд болгох гэсэн утгатай. Тэгэхдээ ерөөсөө л тэр л одоо кофе анх нөгөө YouTube болсод ингэж бий болсноос хойш ингээд дэлхийд даяар ингэж тархахтаа одоо шин тархсан үйл явц маань тэр тариаланчид одоо хэдэн зуун жилийн турш ингэж дамнаач те. За энэ одоо кофений модыг тэнд юу тариалвал ямар амт гарах нь үргэлж шинэ амт эрэлхийлж ирсэн ба. Ирсэн байгаа юм л та. Тэгэхээр одоо бидний гар дээр ирсэн байгаа ийм олон төрлийн кофенууд маань маш олон хүмүүсийн одоо өг дээсээс ирсэн юу байгаа хгүй юу. Тэгэхээр тэр амтыг одоо би монголчуудад таниулах тийм зорилготой гэсэн. Тэгэхгүй одоо монголчууд маань хар кофе гэхлээр одоо яг арахгүйд нь л одоо уудаг.
Тэ за энгийн хүмүүс маань заавал сүүс сахартай байхгүй бол айгүй тийм хэцүү те. Тэгэл нөгөө латте капучино гэл нөгөө нэг гарын 5 уруу дотроо ингэж эргэлж байгаа. Яг нөгөө нэг уулаасаа л юу тэгж эхлэн л те. Тэгээд одоо хар кофе гэдэг маань ийм олон төрлийн тэрөө яг зөв боловсруулвал тийм уухад хэцүү тийм гашуун биш гэдгийг би нөгөө нэг таниулах зорилготой ингэж үнэрлсэн пур кофе нөө байгалийн яг цэвэр хамтыг аяанд болох гэсэн утгатай юм байна л да. Тэгэхээр нэг одоо шар тосч бай, янз бүрийн ч кофе хандлах тэр одоо буруу ойлголтууд маань уул нь нөө кофений соёл хөгжиж ирэх явцдаа ингэж өөрчлөгдөж ирсэн. Одоо Монгол ч гэсэн өөрчлөгдөх гэж бодож байна. Жишээ нь одоо даун фильтр ч юм уу те. Даун фильтрийг ингээд харах юм бол одоо яг гоо сайн угаач болно л доо. Угаасан ч гэсэн яг тэр нөгөө дауныхаа намт эсвэл өмнөх нь хандсан кофений хамтан даунда багч гэсэн үлдсэн байдаг. Тэгэхээр яг нөгөө нэг тухайн яг гоё цэвэр кофений хамт маань гарч ирэхгүй байгаа. Тэгэхээр яг гоо иймэрхүү кофе хандлах тийм сайн биш шийдлүүдийг гэхүү одоо миний хувьд тийм дуртай биш. Яг тэгэхээр одоо иймэрхүү буруу арга барилуудаасаа бид нар хурдан салаад илүү нөгөө нэг одоо нөгөө зах зээлээ бий болохын тулд илүү кофега зөв хандлах хэрэгтэй. Бид нар түрүүн одоо энэ салбарт одоо бизнес хийж байгаа хүмүүс маань энийг зөв хийх хэрэгтэй гэдэг нь ерөөсөө л энэ л дээ. Яг тэр кофений мөн чанарыг бид нар ойлгох хэрэгтэй. Зөв ойлгож, зөв хандалж яаж хүмүүс илүү кофег хурдан дурлна, илүү хурдан төгнөлтэй. Нэг ясандаа бол одоо instant coffee эсвэл одоо түгээмэл нэг брэндүүд байгаа шүү дээ. Шилэнд одоо зардаг одоо усан дотор болцоос игээл тэгэл утгаалаа. Тийм. Тэр кофенийг анх зүгээр хүмүүс эхлэж уунгуудаа тэгэнгүүт нь тэрнээс жишээл pure тана кофе руу явал яг кофе руу илүү хүмүүс орж ирж байгаа гэж би тэгж бодож байна л доо. Зүг. Тийм. Тэгтээ заавал instant coffee биш гэж бас болно шин. Тэгтээ яг ингээ бодож үзэнгүүт нь яг эхлээд тий ер нь бол эхлээд монголчууд бүгд л инстантаас эхэлсэн л дээ. Тэг хаан кофе ч юм уу өөр нэг брэндүүдийг угаал. Тэнгүүд нь дараа нь яг кофе шопт кофе ууж үзэл. Би нэг юу сонирхолтой юм ярих уу? Instant coffee гэсэн чинь сая инстантаас эхэлсэн гэсэн чинь аав санаанд орчлоо. Манай юу нилээн дээр биш үү? Би жохон хүү байсан байхгүй. Нөгөө нэг дөнгөж Монгол instant coffee орж ирж байсан үе. Хаан кофе баг тамийнхаа орж ирсэн шүү дээ. Тэгэхээр хаан кофег ингээд ингэж зах дээр аяганд найруулж зардаг хүн байсан байхгүй юу? Вау. Орой гэртээ ирээд ингээд юу яадаг хаан кофегаа ингэж шууд дангаар нэг аяганд тохойд бас хүмүүс ууж чадахгүйсэн юм шиг байгаа. Тэгээд хоёр хуваагаад сахар нэмээд уухаар яг хүмүүс ингэ ууж чадчихна гэд. Тэгээд ингэж бэлдээд ингэж зах дээр ингэж тэгэд би бацаах юм маань одоо Монголын бүр анхны бариста байсан байх гэж би боцлоо та. Вау. Энэ юу instant coffee-ний ууттай кофеин агуулга нь хэрэг байдаг. Ер нь юу байгаа одоо энгийн арабика нэг аягнаас 2 дахин их кофеин агуулмж байх магадaltaй. Яг тэгэхээр нөө ихэнхдээ robusta coffee ашиглагддаг. Ихэнх тохиолдолд тэгэхээр robusta coffee маань arabicаг бодвол 2 дахин юу кофеин агуулмж их байх учраас ер нь кофеин их байх. Өөрөөр хэлбэл нэг үзэгчид зарим үзэгчид мэдгүй байж магадгүй. Би бас буруу хэлчих магадгүй. Арабика нь бол хамгийн түгээмэлдэг 60% дэлхийн одоо ургацын 60% байдаг. Тэгэнгүүт нь амт нь арай зөөлөн байдаг. Тэгэнгүүт нь робуста нь илүү хурц зүг. Яг хурц зөөлөн гэхээс илүү нөгөө нэг робуста маань нөгөө нэг намдор газар оргодог ер нь хүний харьцлага бага шаарддаг учраас ингэж зэрлэгээр оргодог юм байна л да. Тэгэхээр нөгөө нэг нөгөө
хортон шавжин их намдор газар ордог учраас хортон шавжнууд их ингэж яаж байгаа учраас өөрийгөө хамгаалахын тулд тос ялгаруулж байгаа нь кофеин. Тэгээд амт юу талаас бол нөө тийм хөрс шорооны тийм одоо сонирхолтой амтнууд юу байхгүй гэхүү. Харин арабика кофенууд маань одоо өндөрлөг газар ургаж байгаа учраас хүний арчилгаа бас их шаарддаг учраас илүү нөгөө юу сонирхолтой гоё амтнууд их байдаг. Сайхан мэдлэг олж авлаа. Би Copy Lovak-ыг бас амсч үзье гэж бодоод байгаа. Амсч үзсэн үү? Lovak-ыг амсч үзсэн. Монголд юу н Lovak-ыг хаана ууж болох вэ? Яг супермаркетуудаар зарж ээж магадгүй. Яг Lovak кофенууд дээр ч гэсэн би альтруных шиг нөгөө нэг одоо кофений буруу соёлтой жоохон холбогдно. Ягаад тэгэхээр хүмүүс нөгөө нэг Lovak-уудыг ингэж цуглуулад хүчээр кофе идүүлээд ингэ зодохоор ингэж хурдан баад юм байна л та. Тэгэж юу гаргаж авч байгаа кофе авахгүй. Тэгэхээр юу Lovak-ыг юу зарим үзэгчид мэдгүй байж магадгүй. Тэгэхээр танилцуулаад өгөх Lovak, Copy Lovak гэж юу вэ? Lovak гэдэг нь юу тийм амтан байгаа л та. Lovak байна, заан байна. Заан бас идүүлж юу идүүлж байгаа. Эднэр маань болохоор нөгөө нэг үнэтэй байдаг шалтгаан маань нөгөө нэг одоо юу вэ? Чанартай биш. Одоо тарин талбаан дээр кофе тариалж турааж авч зарах эсвэл нөгөө амттаас ингэж кофе гаргаж авч зарах мэдээж тарин талбаанаас их бид нар ашиг авах учраас амттаас нөгөө бага хэмжээний кофе гаргаж авч байгаа учраас үнэтэй байгаа. Түүнээс шүү амт чанар биш. Тэгэхээр нөгөө нэг тэр амтанг зодж гин гэдэг маань бол тийм юу сайхан зүйл юу биш шүү дээ. Тэгэхээр би бас энтэй юу нэг тийм эвлэрдэг үү. Тэгэхээр нөгөө айгүй үнэтэй ингэж авдаг. Тэгэхээр нөгөө нэг үнэтэй кофенуудынхаа үн цэнийг бас унгааж өгдөг гэсэн. Жинхэнэ одоо яг нөгөө specialty кофенууд бас байгаа л яг үнэтэй. Үнэхээр яг ингэж юу хүмүүсийн хөдөлмөрийг ингэж шаардсан яг тэр үнэндээ тохирсон хэмжээний амт чанартай тийм юу кофенууд байгаа. Тэгэхээр Lovak кофе маань үнэтэй байгаа тэр юу бол өөрөө яг үн цэн нь хөрхүүлтэй. Ойлголоо. За бас би бас кофений талаар бол нэлээд мэдлэг авлаа. Мэдлэг хүсэнд баярлаа. Зүгээрээ. За тэгээд өнөөдрийн зочин маань Pure Coffee Roastery-ийн үүсгэн байгуулагч Алтан зүрх маань байлаа. Хэрвээ та бүхэн бариста болох хүсэлтэй бол эсвэл баристагийн сургалтын сумаараа байвал би бас видео description дээр нь сургалтын талаар мэдээлэл тавьчих юм. Рекламдч гэсэн баярлаа. Угаасаа би хувь авч байгаа зүгээр гэж. Худлаа шүү. За тэгээд таны тохоогоор чи үлдсэнд орлого хүлээж авсан маш их баярлаа. Тэгээд би бас Origin Coffee-ний газар очиж яг үнэтэй кофе ууж үзье. За баярлаа.